бүтээгч нэвтрүүлгийн 2025 оны цоо шинэхэн дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочин хөтлөгчөөр хаягдал гялгаруутыг дахин боловсруулах, хумцар хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Пластик Центр компани ерөнхий захирал Цэвгсүрэн оролцож, Эко ногоон ургамал компани үйл ажиллагаатай танилцсан. Баялаг бүтээгч нэвтрүүлэг маань Эко ногоон ургамал компанийнхаа дэлгүүр дээрээс үйлчлээ явж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд ч гэсэн бидний урилгыг хүлээж авч энэ нэвтрүүлэгт маань орсонд баярлалаа. За компани маань яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа вэ? 2011 оноос Улаанбаатарын соёлжийн судалгаа хийж эхэлснээр Эко ногоон ургамал компани үүгдүүх эхэлсэн юм. Тус компани Улаанбаатарын соёлж хүний эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой болохыг олон талд лабораторийн судалгаанд үндэслэн өөрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхлүүлсэн юм. 2018 оноос эхлэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж эхэлснээс хойш өдгөө хүртэл Монгол хүний эрүүл мэндийн төлөө зорилт тавин ажиллаж байна. Хавьсан барилгын салбараас энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүний салбар руу бүр аягүй зоригтойгоор эргэлт хийж орсон юм байна шүү дээ. Яг энэний одоо гол төлхөөр энэ салбар руу таныг чиглүүлсэн шалтгаан нь юу вэ? Одоо манай гэр бүлийн хүн хорт авдартай. Ковид үед. Тэгээ ерөөсө 3 дахь шатанда орцсон одоо энэ хагалгаа их ерөөсө боломж байхгүй гэдэг. Тэгээд гадагшаа уяа хэл хаалттай. Хүн аим сэтгэл санаагаар ундаг юм билээ. Ер нь бол баруун нэг 7 хоног хэртэй ч юм уу хүнтэй ч ярихгүй сэтгэл санаа амар хэцүү. Тэгэл ер нь амар дарамтанд л ордог юм билээ. Мэдчихээрээ. Тэгээд за одоо би одоо энийг заавал идэх ёстой, юу идэх ч ёстой гэж яг хүүхдүүдтэй хамтлаг босох ёстой гэд өөртөө тэгэж амлалт өгөөл. Монголдо юмжлэхгүй, хагалахгүй гэл ингээд харж амар хэцүү. Жимжлэгээ. Тийм ямар жимжлэгээ байхгүй гэхэрч амар хэцүү. Тэгэл юу яагаад нөхөртөөгөө яриад энэ нь болохоор манай Эко ногоон ургамал гэдэг болохоор манай нөхрийн хувир ахын компани. Тэгээд тойр өрөөсөө манай энийг хэрэглээ. Манай энийг аваа эсвэл болохгүй л хэрэгжилж байгаа тавдрах амьд дээр очиж үзүүлээ. Тэгээ ясна минийх цус нь айгүй сайхан болсон байна гэд. Тэгээ гайхаад тэнгүүтээ хавдар нь 3 ив байж байгаа 3 болоод багасаад тэгэнгүүт нь за энэ ерөнхийдөө хүндийн эрүүл мэндэд хэрэгтэй юм чинь цаашдаа ингээд өгсөн дэвжээд явах салбар юм байна гэсэн үндсэн дээрээс тэгэл энэ компаниг авсан та. Энэ ч бүр амар түүхэн шүү дээ. Тийм энэ ч ерөөсө хорт хавдрыг тийм амар эрүүл одоо тэгээд ковид үеэс хойш гээд энэ жил манай гэр бүлийн хүмүүс маань тэгээд ерөнхийдөө халамж бүх одоо хавдрын эмнэлэгтээ үзүүлдэг байсан бол үзүүлэхээ болоо жилдээ дүүрэгтээ нэг ирээд үзүүлдэг. Одоо тийм хэмжээний болцсон. Бас хавдрахын эмчнэртээс айгүйх баярлж явдаг. Би чинь бол туяанд орсон, химийн эмчилгээнд орсон, дотуур туяанд гэдэгт орлоо. Амар химийн эмчилгээ гэдэг бол үнэ агуу амар өстэй юу хэмдэ. Одоо эрэгтэй хүн шиг ч нэг болж үзлээ гэдэг шиг үс мүс одоо хөмсөг бүх юм ундаг ерөөсөө бүх бүр нэг яг эрэгтэй хүн шиг нэг бараг үс мүсээ ургалтлаа нэмэгтэй хүнийг төрхийг бараж харна гэдэг чинь амар хэцүү байгаа. Тэгээд сайхан одоо бүр идгээд 98 үедгээд айгүй сайхан болсон. Улаанбаатарын соёлжийн бүтээгдэхүүнд олон төрлийн витамин агуулгаддаг учраас хүний биеийн дархлааг маш сайн дэмждэг. Эрс бодис нь хүний ясыг бэхжүүлж мэдрэлийн системийг дэмждэг. Амин хүчил нь илгийг цэвэрлэж цусны эргэлтийг сайжруулан биеийн хорыг гадагшлуулахад маш сайн нөлөөлдөг ургамал юм. Ходоод болон шулуун гэцнийг үргэлжлэх хөдөлгөөнд нөлөөлж илүүдэлжин багасгадаг. Харшил багасах бүх төрлийн шархны халдварыг сармжуулах ач холбогдолтой. За хоёулаа ингээд танаа үйлдвэр дээр
танилцахаар ирсэн байна тий. Яг одоо процессор ингээ харахад айгүй гоё байна. Одоо яг энэ шат амжилтгаас эхлэх үү? Тагин хаа. Одоо энэ маань ингээд одоо Улаанбуудаагаа ингээд урд өдөр нь угаагаад твтээгээд цэвэрлээд тэгээд нэг өдөр ингээд паднуусан дээрээ тавиад энэ хэд одоо ингээд одоо өнөө өглөө ингээд ивссэн байгаа Улаанбуудаа. Тэгээ энэ одоо ингээд 2 өдрийн өмнө. Жижигхэн. Тэгээ ингээд арай нэг соёлжууд нь уртуулаад ирсэн байгаа. Тий. Тэгээ энэ хэд одоо ингээд нэг 3 өдөр. Ерөөсөө ингээд шат 1 2 3 гээл тэгээ ингээ явчихна. Ерөөсөө. Ааха. Тэг ерөөхдөө яг энэ одоо хэдийн хугацаанд яг ингээд нөгөө нэг тайрахад бэлэн бүтээгдэхүүн болох түүхэд болохоор яг эцсийн хоногийн хугацаа будаа ингээд 50 дээр орсноос хойш 8 хоногийн дотор. Яг 8 дахь хоног дээр тийм тайралтай хийж авна гэсэн үг. Одоо жишээ нь одоо 8 хоног болсон. Одоо энэ хэд одоо 7 хоногтой. Одоо ингээд маргааш тайрж авна гэсэн үг. Тэгээ яг энэ цагаан луу нь оруулахгүй яг энэ тэгээ яг дидлийн ногоо. Тэ ногооно эсгээл бид тавна. Хамгийн ашигтай хэсэг нь дидлийн ногоо гэсэн. Ерөөсөө одоо нөгөө ногоо алт гэдэг байгаа юм маань л одоо тэгээд энэ ногоо маань. Ааха. Ер нь одоо өдөрт хэдэн тоон яг энэ хэдэн паднуус гэж ярих юм уу? Энэ өдөрт бол манайха өдөр болгон нэг 100-аас 120 паднуусыг яг өдөр болгон тайрна. Дэлгүүр дээр маань юу асан те ингээд яг амар хурц үнэртээс яг хөлбөмбөнд ороод ирэхээр мэдгэтгэе гэж. Мэдгэтгэв. Яагаад гэвэл эн чинь өдөр болго ургаж байгаа болохоор агаараа цэвэршүүлсэн болохоор. Эн чи ийм хүчтэй. Энэ хөлбөмбөнд бол одоо ямар нэгэн тийм хурц үнэр юу ч мэдгэдэггүй юм гэсэн үг. Тийм байдалтай байна. За өдөр болго ингээл хөлбөмбөж маань ажиллаад ажилчид маань бол ээлжээр амраа явчихдаг юм байна. Тийм 2-2-ороо тэгээд ээлжээрээ өнөөдөр энэ хөлбөмбөжөндөө байсан бол усалгаагаа ичээд маргааш нь хатаалт руугаа одоо нөө нарийн технологи руугаа ингээ ээлжилжээр ажиллаа явчихна. Энэ үйлдвэртэй ажиллаад одоо 2 жил гарсан болж байна. Өглөө 8 цагаас ажилдаа ирээд тэгээд услахаагаа хийгээд тайралтай хийж өгнө. Тэгээд хөлбөмбөжөө цэвэрлэн, өвсөө арчилна. Яг ингээд ажилдаа орж ирээл ер нь хамгийн яг хийх туфта чинь ажлын процесс чи юу вэ? Ажилласаа ингээд айгу гоё юм уран мэдэрдэг хэсэг нь. Яг ингээд нөгөө нэг будаагаад ивсдээд бүр ингээд хамгийн эцэг яг ингээд тайрахад бэлдээд яг ногоон болцсон байгааг нь харахад айгу гоё. Ямгүй гоо ногоон тэгэл өөрөө бас дуртай л да. Уус нариулж уух дуртай. Яг ингээл будаанасаа ингээл ургууллаа эхнээ цэцэн бүтээгдэхүүн болгож ийн гэдэг маань өөрөө байдаг. Тайрах мэдрэмж их гоё идэг бах тий. Тийм гэхдээ би яг тайрч чаддаггүй юм. Тэгвэл тэр чинь нэлээл хүнд юм шиг байна тий. Тэр будааны яг ингээд соёолж байгаа хэсэг нь айгүй хөөрхөн харагдсан надаа. Яг ургаж эхэлж байгаа айгүй. Одоо өнөөдөр хэдэн поднус тайрах байна? Өнөөдөртөө бол өглөө тайраад оруулсан байгаа. Аха. Маргааш нөгөө нэг тайрах игнэ мэн болохоор одоо интхи игнэ. Энэ 120 ширхэг батнаас 100-аас 120 тий. Би бол нь тайрч үзье гэж утсан. Хожигдсан байна. Тий, өглөө бид тайраад явсан. Тий. Тэгээ өглөө энэ нөгөө хамгийн гол нь услаагаа хийхээс өмнө тайрж оруулна. Тий. Тэгвэл дахиад нөгөө маргааш өчтөр өрөөний 8 цагт услага хийсэн байж хагаад өнөөдөр өглөө 8 цагт энэ дэ услага хийхээс өмнө тайрагдаад лангуу маань суларсан байх хэвээр. Дэлхийд бол энэ хөрсгөө технологиор ургуулж байгаа энэ бүтээгдэхүүн маань бол үнэхээр гайхамшигтай. Үүний нэг бас харьцуулах бүтээгдэхүүн бол Моринга химикийг ургамлаад байгаа. Моринга нь бол энтэг болон Вьетнамд бол ерөөхдөө ургадаг. Энийг бол Европын зах зээлд болон Азийн зах зээлд бол маш олон хэрэглэгчтэйгээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Тэрний бол одоо ийм витаминлэг чанар хүний эрүүл мэндэд одоо үзүүлж байгаа нөлөө нь бол үнэхээр гайхамшигтай гэж олон улс төрлийн зөвшөөрөгдсөн байдаг. Үүний дараа бол манай энэ хөрсгөө технологи буюу Улаанбуудаа энэ цэвэр энэ экологийн бүтээгдэхүүн маань бол яг ордог. За энэ бүтээгдэхүүн бол Морингагаас бол ерөөхдөө тутах зөвлгүйгээр Монголын зах зээлд бол хүн амын эрүүл мэндэд бол үнэхээр гайхамшигтай нөлөө үзүүлж ажиллаж байгааг бол үнэхээр нүдээр харсан, өөрийн бие дээр төрсэн хүний хувьд л хэд бол бахархалтайгаар хэлье, бардам бас хэлье.
хэрэглэх хугацаа, курсээр нь ч юм уу одоо нөө завсарлах хугацаа ч гэдэг юм. Ер нь бол одоо тэгээд нэг энэ харьцангуй манай бүтээгдэхүүн маань сарын хэрэглээ нь 30 мянган төгрөг. Тэгээд өдөрт хүн 1000 төгрөгөнд өөртөө зарцуулж яхад энэ чинь ерөөсөө л нөө юм биш болохоор заавалж курс гэдэг юм байхгүй. Ерөнхийдөө тэгээд өглөөдөө босохдоо халуун бүлэг болсон найруулаад өдөртөө угаа явж байгаад энэ чинь тэгээд ерөөсөө цусаад цэвэр дархлаагаа дэмжиж. Тэгээ ялангуяа одоо энэ өвлийн 11 сараас хойш бол манай энэ дэлгүүр бол ер нь ачаалтаа болоод эхэлчихдэг. Одоо энэ хорд тутааны бохирдол. Энийг л ерөөсөө цусын. Тэгээд дархлаа унах юм бол ерөөсөө тэгээд тэр дархлааг нь дэмжиж өгч байна. Насны хязгаар одоо нэг хэрэглэхэд тохиромжтой нас нь тийм бол байхгүй. Баггүй хөхүүл хүн жирэмсэн хүртэл хэрэглэн. Тэгээ ерөөсөө хүүхэд одоо жоох ингээд ногоон маань одоо нэг жоох ногооны амт мантаа тэнгэн тарган дээр хийгээд өнгөт чи ерөөсөө үнэр манд ямар ч асуу. Тэнд ч хийж болно. Тараг сүүнд бүгдэнд нь хийгээл өчн хүүхдэд бол. Ерөнхийдөө нэг борлуулалтын хувьд бол энэ дэлгүүр дээрээсээ борлуулалтаас гадна хаагур борлуулагддаг вэ? Монсын бүх салбаруудаар орон нутаг, Аз фармын тийм Улаанбаатар хөдөө орон нутаг бүх салбар. За номон ингээд салбаруудаар ингээд бүгднгээр нэг хааж Бид бол бүр хэрэглэгчдэд айгүйх ойртсон юм. Тэгсэн. Зайн сайхан бүтээгдэхүүнийг би нэг амсаад үзчихв. За. Яг л ногоогоор. Тэг ногоо ерөөсөө л ямар ч өөр юм байхгүй. 100%. Би янз ам доо. За ийм амар гоё юм баялагийг бүтээгээд энэ одоо иргэдийнхаа эрүүл мэндийн төлөө ялангуяа одоо манай Улаанбаатар хот чи ямар амар одоо ингээл хүүхдүүд би бол 3 хүүхэдтэй. Яг хүүхдийн эрүүл мэнд өвөл болохоор л ингээл нөгөө нэг ясаа амар хаталцдаг ингээл одоо яах бол ханаа төрүүл яах бол астны хөдлөл яах арчлын хөдлөл яах бол гэл ямар ч үсэн нэг бүтээгдэхүүнтэй танилцсанаас шүүрнэ ингээд айц 50% багасах юм шиг тийм мэдрэмж төрж байгаа байхгүй юу. За ийм гоё баялагийг бүтээсэн юм чи одоо таны хувьд болохоор баялаг бүтээгч гэж юм бэ? Баялаг бүтээгч гэж одоо тэгэл яг өөрөө одоо тэгэл нойлоос нь одоо эцсийн бүтээгдэхүүн хүртэл гарахт нь одоо бүтээж байгаа үнийг л баялаг бүтээгч гэх байх та. Тэрнээс гаднаас юм авчирч ирчээд тэрийг зараад ашиг хэмжээлээд тэр баялаг бүтээгч гэхээр мэдгүй миний бодлоор шүү. Тэгээ миний бодлоор одоо бид ийж энэ маань бас гэр бүлийн бизнес. Одоо манай хүүхэд гэхэд гадуур манай чинь төвөл дээр явна бас хүргэл дээр тэрийг хийгээ явуулчихна. Манай нөгөөх маань ихэд одоо офис дээр ч жижиг шажиг юмнуудаа хийгээд ерөөсөө л одоо ингээд тэгэхээр одоо энэ одоо баялаг бүтээгчл байх л гэж бодоод шүү дээ. Танай гэр бүлийн бизнесийн хувьд дараагийн зорилго юу вэ? Одоо бид эдийн хувьд болохоор энэ бүтээгдэхүүн маань одоо нэг л төрөл байгаа. Одоо тийм болохоор энийг бид одоо нэр төрлөө олон болгоод 3-аас дээш 3-аас 5-ын хооронд нэр төрлөлтөд орц найрлагын ондоод юм хойлоод тэгээ одоо тэр нь ерөнхийдөө энэ жилдээ багтаагаад гаргаад ерөнхийдөө өөр савлгаатай гаргая гэж бодоод хоёрт бидэд одоо энэний маань одоо ингээд дээдлийн тариад авчиж байгаа шүү дээ. Тийм тэнгүүд энэ доотх маань ингээд одоо ерөөсөө ингээд Улаанбаатар одоо энэ ингээд энэ маань ингээд зөв зүгээр хайдлаа байдаг байхгүй. Одоо бол яг нэг фермтэй гэрээтэй өглөөд манахаас ирээд аваа явчихдаг. Тэгээ энийгээ бидэд хатаагаад шүүсийн шахаж гаргангуудаа малын тийж хорголжин тийжэл болгоно гэсэн энэ 3 сард ерөнхийдөө эхнийхээ шинжилгээ сая дээж мэж өгөөд бүх тослог, эслэг, чиглэг бүх юмнуудыг авцсан. Одоо бид урдаас тоног төхөөрөмжөө эренгүүт энийгээ малын тийжэл болгоод бас нэг шинэ бүтээгдэхүүн. Тийм одоо яг сүүний чиглэлийн үхрийн бэрэм, махны чиглэлийн үхрийн бэрэм яг энд зориулсан. Тийм малын тийжэл гарах гал. Дээдлийг ингээ хүний эрүүл мэндэд доод хэсэг нь одоо хаягдaltaж байхгүй тэг хог хаягдaltaл. Би одоо энэ нэг хог хаягдлын салбарын хүмүүр. Тэгэхээр ингээ бүр хаягдaltaгүй үйлдвэр гэдэг чинь өөр амар эко зөв системээр явж байгаа үйлдвэрлэл байна л да. Энэ мэдээж дээдл нь ингээл одоо нэг органик шин тижээлтэй байгаатай адилхан доотл нь бас яг Тийм. Одоо энэ маань одоо ингээл сүүний чиглэлийн хүрт одоо бид энэ 100 гэж үзлээ. Тэгээд гарц айл зэрэг байна. Сүүнийх нь гарцсан айл зэрэг, чанар нь айл зэрэг байна гэдгийг ерөнхийдөө тэгэл одоо фермүүдийн хүн маань хүртэл хэлж байгаа. Тийм. За ингээ танахтаа ингээ удаан хугацаагаар ингэж одоо тэгэхгүй бид ч одоо энийг ерөнхийдөө урд нь ерөөсөө авчиж хогийн цэгт авчиж хайдаг өөрөөсөө. Тэгээ энэ жилээс бол яг нэг газартай гэрээ хийгээд тэднийдээ өгөөд судалгаа мадлага хийгээд ерөнхийдөө ямар танаа сүүний гарц одоо яаж юм. Одоо бордож байгаа үхрээ одоо аль зэрэг
90 хоног борддог байсан бол одоо энийг өгөөд яаж ийн гэдэг дээр явж байгаа. Улаанбуудаан соёолжийн бүтээгдэхүүн нь хөрсвий технологи эрхэгддэг учраас хөрсний бохирдол байгаль экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөгүй. Энэхүү бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс гардаг хог хаягдлыг дахин боловсруулж, малын тэжээлхийх дараагийн төсөлд Эко ногоон ургамал компани ханцүй шамлан орсон юм. 2025 онд хэрэгжүүлэх энэхүү цэцлийн талаар баялаг бүтээгч нэвтрүүлэг та бүхэнд үзүүлэх болно. Монгол хүний яг эрүүл мэндэд нөлөөлөх ийм гоё бүтээгдэхүүн гаргаад тэгээ 2025 онд бүр энийг улам баяжуулаад илүү шимт хижээлтэй бүтээгдэхүүн Монгол хүний эрүүл мэндийн төлөө гаргана гэж байгаа мэдээ надад маш таатай санагдчихэв. Дээрээс нь дахиад хамгийн том зорилго бол мэдээж тех хог хаягдaltaй хүнсний үйлдвэр те эргүүлээд хүний бүтээгдэхүүнээс гадна одоо мэдээж л мал тэрэлсэн гэсэн тэр чинь эргүүлээд шимт хижээл нь хүний биед л очин тийм ээ сүү болгоод гарч ийн те энэ бүх ингээд дандаа юу ч үйлдвэрлэсэн эрүүл мэнд гэдэг том юмны төлөө ингээд ажиллаж байгаа танаа гэр бүлт ингээд өндрөөс өндөр амжилт хүсье мэдээж хүн ингээд сайн сайхан юм хүсэж мөрөөдөө сайн сайхан эерэг үр дүн гаргаад явж байгаа энэ бүтээгдэхүүн бол ингээд Монголдо төдийгүй одоо улс дамсан ингээд ийм том бизнес болно гэдэгт итгэлтэй байна. Танд баяр хүргэе. Тэгээ мөн амжилт хүсье. Таны ингээд өнөөдөр зорж ирээд манад нэвтрүүлсэн танд их баярлалаа. Би бас яг ингээд та бүхтэрч адилхан бизнес эрхлэгч. Энэ маань айгүй сонирхолтой байна л да. Ингээд нэг бизнес эрхлэгч ингээд зочин хөтлөгч хийгээд таны бизнесийн анхаг ингээд бас сонсоод бас энэ үнэт зүйлийг ингээд яриа сонсоод ийм гоё бас үйлдвэртэй танилцах миний хувьд айгүй том боломж маш их баяртай үйл явдал байлаа. Баялаг бүтээгч нэвтрүүлгийн маань энэ дугаар энэ хүрээд одоо өндөрлөлөө. Та бүдээсэн та бүхэндээ баярлалаа. Юуны өмнө намайг одоо энэ баялаг бүтээгч нэвтрүүлгийнхаа зочин хөтлөгчөөр урьсан баялаг бүтээгч нэвтрүүлгийн хамт олондоо баярлалаа. Миний хувьд бол төрсөн сэтгэгдэл гэвэл Эрдэнэ сүх ахын маань энэ гэр бүлийн амьдралын түүхэн айгүй сэтгэл бүр ингээ хоногшиж үлдэхээр юм гоё санагдлаа. Тэгэд тэр түүхээрээ дамжуулаад одоо тэр давааг гэр бүлээрээ давж одоо энэ хөв бизнестэй гэр бүлээр ингээ хүчин зүтгэж аваад үнэхээр баялаг бүтээгч гэр бүл юм аа гэж бодож байна. Мөн тэгээд ингээд Монгол хүний эрүүл мэндийн төлөө Эко ногоон ургамал компани болон Эрдэнэ сүх ахыхаа гэр бүлд ингээд үнэхээр үйл ажиллагаагаа явуулж Монгол хүний эрүүл мэндийг бодож байгаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.